хийгээд яг ингээд стримээ хийгээл медиа шеэр хийхээрээ яг ингээд юм шинээр сонсдог байхгүй юу. Тэгээ та хэдтэйгээ яг ингээд би яг оригинал яг ингээд чин өөрийн анхны удаагаараа яг үнчээр сонсож байгаа реакшн та нарт хүргэе гэж боддог байхгүй. Тийм болохоор Филиппин үзэхгүй яваадсэн. Тэгээ одоо яг чи ихнээсээ яг үзье. Энэ угаасаа энэ дуу бол угаасаа амар болсон. Яа амар болсон бэ гэдгийг нь бол угаасаа ойлгомжтой баг. Тэгээд хамтралууд бол угаасаа амар гоё байгаа. Тэгээд энэ дээр аяыг нь болохоор Man on the Moon хийсэн. Тэгээд залуу баян Монгол гээд YRN гээд та нар мэдж байгаа те Young Rich N-word гэдэг штэ. Young Rich тэгээд харууд нэг өөрсдийгөө Migos-ийн энэ тэр Young Rich тэр одоо N-үүд гэж дууддаг штэ. You know, young rich niggas. Би яг энийг бүтээр хэлэхгүй байгаа гэхээр надаа энэ N-word-ыг яг нэр ингээд дууд одоо юу гэдэг би одоо юм Аз юм чар арьстай хүнийхээ хувьд би N-word-ыг бүтээр нь хэлэхэд нэг тийм таата санагддггүй. Зарим нь бол бүр Монголд бол хүмүүс амар их хатуу ER-таа бүр ингээд эр үсэгтэй юутаа итэн дууддаг. Тэгээд тэр нь надад нэг тийм таалагддггүй байхгүй юу. Тэгээд YRN гэж хэлдэг. А яг тэрнтэй адилхан YRM болцсон байгаа. Тийм Young Rich Монгол болцсон байгаа даа. За тэгээд ер нь энэ дээр Бисма энэ дууны санааг нь гаргаад Нимба Лимит хоёрыг уриалсан. Лимит бол та нар мэдж байгаа. Лимит бол одоо юу гэдгийг хуучин бол арай илүү хардкор стилийн рэп хийдэг байсан болов сүүлийн үед бол нилээн зөөлрөөд одоо юу гэдгийг баг Ups and Downs гэдэг дууны үеэсийн болоодаа баг нилээн зөөлрөөд бүр нилээн аялгуулаг болж ирээд байгаа. Нимбагийн хувьд бол өөрөө бол маш сайн скиллтэй рэпер. Маш сайн скиллтэй рэперийн хажуугаар цаачаа маш сайн ghost writer гэдгийг бол бүгдээрээ баг за мэдхнийг нь мэдж байгаа. Мэдгүй нь бол угаасаа л мэдгүй л дээ. Цаачин бол амар ghost writer шүү. Мабрант Нимба хоёр бол яг ингээ хүмүүсийн дууны үгнүүдийг бичиж өгдөг. Хүмүүст маш сайн дуунуудыг хийж өгдгөөрөө маш алдартай шүү. За тэгээ дуундаа орцгоё. Энэ дууг бол угаасаа бүгдээрээ мэдж байгаа. Нилээ сонссон юм ч те. Ой эхэлж байна. Монгол улс мандан баадраг. Шууд яг эхлэнгүүт надад нэг юу өгч штэ. 21 Savage-ийн J. Cole-тай хамт дуулдаг A Lot гэдэг дуу байдаг штэ. Бас тийм хослол өмссөн байждаг штэ. Яг тэрний тийм сэтгэгдэл орж ирж штэ. Яг lavish штэ нэг юм юмны ингээд юм дөрөөд үр дүнд хүрээд ингээд үр дүн өгөөд эхэлсэн байгаа. Өгөөд эхэлсэн байгаа зүйл шиг харагдаж штэ. Энэ вуу гэдэг дарийнхны найдлыг бас амар гоё энийг чимсэн гэж бодож байгаа. Алтхан би минь зүүн тал дээр босоо Монгол бичгээрээ бас CC оруулсан юм биш үү? Бүр клипэн дээр хадаад оруулсан юм байна. Энэ бол бас амар гоё болсон биш. Бисма гэдэг хүн чинь бас өөрөө амар хөөе. Наад хүн чинь өөрөө хятад, орс, англи, манглаар бүр ингээд нэвч шофт ярьдаг байрдаг. Бас наа чи нөгөө нэг толгоондоо юмгүй биш юмтай гэдэг хүн чинь чихнээсээ энэ аахгүй юу. Юмтай гэдэг нь ийм юмтай биш, толгоондоо юм зөндөө юмтай гэдэг утгаараа хэлсэн шүү. Зүгээр ойлгоорой. Тэгээ цаачин болвол ингээд бас яг тийм зүгээр ийм игэл ийм зүгээр ард бас биш. Цаачин бас ийм цэхэтэн маягийн хүн. Тэгээ сонгосон зам нь хипхоп те тэр амьдралаар амьдраад явж байгаа тийм үү. Тэгээ хуучин Тараспон Gangsta Service-ийн Тараспон гэдэг нэртэй байсан. You don't know now you know. And if you don't know now you know. Энэ дуун дээр энэ бол угаасаа W. Энэ бол амар доо. That's so fire Moнгол. Ата турсан баха пиара тафарио. Эй. Яа, гэтээ хипиг бас үнэхээр гоё хийж чадчихэ те. Яаж хийгээд
төрүүлж хараатай гэрэл бүрийг төрүүлж бариатай шорон шуратараа бороо орон шуграа барай дөрөн бараа өдөр бүрийн дандаа шинэ дөрөн хорон бүрийг шунаж өнгөрөөр гэрэлтэй байл гэрээ дүүгээ цаанасаа идэл гүйцээ лугэ бүрэн гүйцээ бицаалоо баян мавлыг дэлхийн миний хөрсөн дээ дүнэстэн тоглож байна үргэлжлэх төгөөд харан зогсон эцэг гэж бүгд чагалтай нар жаргалж бүрхий болсон штамуухан сайхан тэмбэ бүр баялаар дүүрэн хөдлөлцөн алхах хосоо жаргалтай амтлог гэлж ингийн байх Зураг авалтыг багнуурт хийсэн үгүй юу? Багнуурт хийсэн байна те. Би яг ингээ багнуур шиг харагдсан бохгүй юу сая. Тэгээ багнууртаа хийсэн юм байна дэ гэж бодлоо. Нимба чи багнуурах штэ. Саяны зураг юу вэ? Энэ юу? Яадаг? Ямар гоё зураг вэ? Chicken W shit. What? Огшч шít шууд ингээд энэ дотроос нэг юм. Энэ лимитийн яг энэ юунууд нь амар гоё байгаа тий. Яг нөгөө нэг юм хардкор бүр юм хатуу юм рэп хийжсэн. Одоо ингэ зөөлрөөд орж иж байгаа энэ сүүлийн үед энэ бүр ингээ улам сайжраад байгаа юм шиг тий. Уруудаад байгаа юм байхгүй, чамтай хуруудаад байгаа юм байхгүй гэд тэр мэр хэсэг мэсгэн ингээ флоу энэ төр амар гоё олж орж ирээд амар тэрийг амар гоё эвлэгхэн юм гоё зөөлхөн хийдэг болсон санагдаад байгаа. Hey. Wow. Яа. Гадаа гоё болчээ. Амар гоё болсон байна. Клипний хувьд бол гоё болсон байна. Гурван өөр төрлийн гурван өнгө төрхийг хадгалж харуулсан. Бисмагийн хувьд бол Монгол ахуй, Монгол соёл, Монгол доо зураг те, Монгол соёл хууг харуулаад тэрийгээ ингээд амар гоё лайфстайлыг ингээд амар гоёор харуулсан байна гэж би хувьдаа харж байна. За тэгээд дээрэс нь Нимбагийн хэсэг болвол яг ингээд өөрийнхөө хүүдийг репрезент хийгээд багнуураас ингээд зураг авалтаа хийгээд тэгээд 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй хамтаа сууж агаад гоё зураг авалтыг хийсэн байна. Тэгээд энэ болвол бидний хойч ирээдүй гэж одоо харуулж байгаа санаа байх шиг байна. Лимитийн хувьд яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ лимитийн хүүхдэн тийм том хүүхдтэй юу лимит. Саяных клипэн дээр орсон хүүхдэн байж магадгүй юм шиг харагдлаа. Тэгээд хүүхдэн бас орж байгаа юм болов бас ингээд аав хүн эцэг хүнийхээ үүднээс гэдэг утгаараа хүүхдээ ингэж оруулаад бас ингээд энэ бүхэн ингээд Монголын одоо авч явах ёстой цаашдаа ингээд сайн нандинаж авч явах ёстой юмс шүү гэдгийг ингэж бас ингээд дуугаараа клипээр харуулж байгаа юм болов гэж бодлоо.
За бас дээрэс нэг анзаарсан юм сүүлийн үеийн дуунуудын CC-нүүд ингээд ямар нэгэн байдлаар амар их алдаатай ордог штэ. Сая бол кириллээр одоо явж байгаа CC би бол яг босоо монгол бичгийг нь бол яг сайн мэдсэнгүү. Гэхдээ цаадуулчин бол амар сайн бүтээлч хандсан юм шиг санагдчихээн. Босоо монгол бичиг нь бол ямар тач алдаагүй байх гэж бодож байна. Цаадуулчин хянуулж минулсан баха. Ямар тач миний харж байгаагаар бол кириллээр одоо CC тавьсан нь бол алдаагүй харагдчихээн. Зарим сүүлийн үеийн дуунууд бол CC тавихтаа нэлээд алдаатай байгаа харагдаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас амар нихур нэлээд уран бүтээлчээр нэлээд хариуцлагатайгаар хандсан шинжтэй санагдлаа. Гоё уран бүтээлчээр хандаж маш гоё дуу гаргасан. Би Бисма, Эмба болон Limit King нартаа маш их баярлаа гэж хэлмээр байна. Энийг үзэж байгаа бүх хүмүүстээ бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж лайк дараад миний реакшн таалагдсан бол subscribe дараад comment хэсэг дээр итгэлээ бичээрэй гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн реакшнаар олцлоо. Түр баяртай.